өнөөдрийн хоол юу бэлтгүү үзэгчд ер нь. Яг юу орох өнөөдөр хоолныгоо тоо ерөөхдөө өнөөдрийн хоол бол хэрвээ гэрийн нөхцөлд карбонара болон одоо нэг Японы собо хүйтэн собо гомгоор хоол идэхээр болох юм бол за мэдээж бекон орно, хар мөг орно, сонгон орно, саримс орно. Карбонарад бол ийм ба. Собо гомд болохоор собо гом өөр орно. Тэгээд дээрэс нь саке, мири, сой соус гэсэн эзэн чихэр гэсэн орцуудтай. Маш энгийн орцтой. Тэгээ үлзий манаас нөгөө та бүхэн үзэгч манаас мэдж байгаа нөгөө мастер доогочд. Мастер доогч 2 шоуд оролцож байгаа. За эхний 2 шатыг бол төвггүйгээр даван гарч ирж илээ. Ер нь бол нөгөө өрсөлдөгчөө ил давуугаар гэдэг юм уу тий. Тэгээд энэ дээр бас үзэгч маань харсан багт. За сүүлийн дугаарыг ялангуяа үзсэн баг. Үлзийг маань хүмүүс нэг Япон хоолны тоогож хийж уддаг. Яг Европ хоолны сет хоолыг бол бас хийсэн. Тэгэхээр бас дараагийн шатанд бас телевиз үзэгчд маань, телевизийг үзэгчд маань үлзийгөө дэмжээрэй гэж хэлмээр байна. Гомгуудаа бэлтчихлээ. Гом болсон тохиолдолд бол маш хурдан хугацаанд болох хоолнууд байгаа өнөөдрийн хоолнууд. Тэгвэл гомго чанччих гэсэн. Тэгээд гомго чанахад анхаарах зүйл байгаа юу? Анхаарах зүйл одоо чинь манайхан гомыг чанахтаа тэгдэг штэ. Усын 3.1-ээр хийж явах хэрэгтэй. Альва гомгийн одоо чинь гом чанах чинь яагаад тэгэхээр хэрвээ усын багдуулсан тохиолдолд гом болвол антын гашуурч тэ нэгдүгээр хоёрдугаар тийм усан өтгөрөөд гомгийн маань нөгөө биежилтэнд нөлөөлж эхэлдэг байна. Тэгэхээр тухайн эзлэхүүнийхээ 3.1 гом байлаа гэхэд одоо чинь 2 дахин илүү ус байх хэрэгтэй гэсэн үг. 3 дахин их ус байх хэрэгтэй. Би бол гомго чанахтаа тос 9 тос 5 хийгээ хийчихсэн. Тос бол хийгээд наадахгүй болов уу хэрэггүй. Хамгийн гол паста гомг чанчаад гаргаж ирээд баг зэрэг тосоор тос хийж өгөхөд өөрөө наадахгүй. Тэгээд нөгөө манайхан гомг хүүтусаар сойгоод байдаг тэр бол буруу. Баг зэрэг тос хийж өгөх ёстой. За хүүтусаар сойно гэдэг бол хамгийн миний хувьд бүдүүлэх санагдав. Тий. Харин одоо чинь нөгөө нэг хүүтэн гомг хийх гэж байгаа тохиолдол тий. Тий. Үстэй хүүтусаар сойж өгөх бол зүгээр болно. За, мастер тоогоо ч талаар ярьчихсан. Нэг л бас орж байгаа. Нэг л бол маш том зорилготой байгаа. Тийм. Тэгэхээр дараагийн шат ер нь бол хэдий ер нь үдэгчдийн саналыг хизээнээс авч ирэх үү. Тийм мэдээ мэдээ. Тийм. Дараагийн шат бол энэ сардаа багтаагаад явчихна. Ямар сэдвээр яаж явах нь бол мөнгөний даалгавар тийм. Мөнгөний дээр хаа. Сошиалар бас энэ жилийн нэг давуу тал сошиалар санал хураана. Тэгэхээр 4-5 дугаар шатнаас эхлээд сошиалар санал хураахын зүйлээ тэгэхээр үзэгчид бас саналаа өгөөд яваарай гэж. За өнөөдөр хоолндоо гомго бэлдсэн бекон мог ингээд орсон. Сонгон саримстайгаа гол шавж өгч байгаа. Саке мэрин хоёр байгаа. Саке мэринээр сая саке болон мэрийн 9 чихэд сой соус гэснээр хүүтэн собо гомныхоо бол соусыг ярьсан баха. Энэ бол хийхэд бол их боо. Ингээ өнөөдөр яг тэгэхээр заавал юу яасангүй инстаграм төвшөнд карбонара хийсэнгүй хэрвээ эзэгтэй нар те гэхдээ паста гомн хийх гэж байгаа бол гэсэн нөгөө нэг гоё мессежийг хэлбэр аргаар бас амттай энгийн те тэр шуумаар бас хийх гэж зорилоо. Яг тэгэхээр хүн болгон бас гэхдээ яг ингээд ирсэн шиг хоол бол хийх тэр бол Хамгийн заримтай ингээд хуурцсан. Давс бол маш бага бол яг л бекон маань өөрөө хамталсан байна. Тийм. Давсахыг утсан амттай учраас баг зэргийн хамт хэс бол орж өгнө. Тэгээд баг зэргийн давсууд юм ээ.
хоол ер нь үлдээ. Ямар хугацаанд бас ер нь хамгийн урд нар хийвэл ямар хоол над одоо энэ юм маань хийж байгаа хоол. За, рестораны төвшөнд бол энэ нэг 5-аас 10 минутын хооронд гарна. А зөвхөн гэртээ хийж байгаа тохиолдолд тэгээд гэрийн эзэгтэй нар маань бол өөрөө таваар зүгээр ингээд хийж гарах уу. Ер нь бол хараад байхад их хурдан болоод ах магадaltaй юм тий. Тэгээ ялангуяа тоогооч нар бол яг үйлчлэгэн дээр ажиллаж байгаа болохоор хурдан ажиллаж Ярьцдаг ярьцдаг. бид нар чинь бодвол таавараа тэгэл Хийдэг байх нь шүү дээ. За. тэгээ гэрлээ маань бол өнөөдөр нөгөө амттай цагаан лавшаага хийчихсэн боловч болсонгүй. Яг тэр үзэгчтэй илүү гоё хоол үргэлээ миний санаа орж ирээд. Гоё хоолоо. Тэгээд гэрлэг дараагийн аль нэг дугаар дээр амтсан лавшаага Хоол одоо бол ерөнхийдөө ингээд ангойд дээрс нь вип крем хийгээд өгчтэй. За энийг хүмүүс сүү гэж харж байгаа. Тэгээ энэ бол нэгсэндээ цэцгий. Тийм үүсэн. За рестораны карбонара гэрийн нөхцөлд хэрхэн хийх вэ? Паста. Рестораны төвшөнд бол одоо чинь өндөг хийн тий. Тийм. Өндөг хийн, сүү хийн гэдэг ингээд ороод наа. Гэрийн нөхцөлд болохоор арай жоохон хэлбэршүүлээд ингээд хийж байгаа шүү гэсэн. Бас ойлгоорой. Яа тэгэхээр карбонара одоо чинь заавал өндөг орох хэрэгтэй энэ төр гэсэн хүмүүс байж магадгүй. Оо ингэж хийдэг юм гэсэн хүмүүс байгаа шүү дээ. Яа тэгэхээр энэ маань болохоор гэрийн эзэгтэй нарт маань илүү төлхөө зориулж өгсөн. Хандаж өгсөн гэж хэлээд болно. За эхлээд собогонгоо амсаа. Собогоно. Тийм. Одоо чинь энэ нэг Японы одоо заруу собо гэж байдаг. Одоо хүүтэн собогоо мөн хүүтэн удаангой мөн гэж байдаг. Сойм ингээд янз бүрийн хүүтэн гомгууд байдаг. Хамгийн гол амт нь бол соуснд байдаг. Одоо нэг соуснд гомго соуснд хийгээд дараа нь сооснаас гаргаж ирж иддэг. Тийм дараалалаар явдаг. Тэгээ яг васаби тэр соуснд хийдэг. Гэхдээ васаби тэр болгон бас гэрийн эзэгтэй нарт маань байхгүй тохиолдол байгаа учраас зүгээр яг саке одоо чинь Японд нэг 3 үндсэн баг нь байдаг. Саке, сой соус, мирин гэсэн. Энэ гурав одоо чинь өнөөдрийн одоо хүүтэн гомгийн соуснд харьцаанд нь бол 1 тэгээ ус 3 гэсэн харьцаагаар явнаа. Тий. За тэргүүлж байна. За тэгээд ямар ч та нарын анзаарсан болоод үлцгийн хийсэн хоолыг заавал ингэж нэгийг намсчаад дараа нь ахаад нөгөөдг нь намсчихсан юм багт. Ер нь бол бүгд нь хольж идэх хэрэгтэй. Ийм юмнууд байгаа. За одоо л ялангуяа энэ дээр соосоо соосоо хий шууд бүгдийг нь хий. хийн. За. гаргаж ирээд Бүгдийг хий. Зөрөгтэй хий. За тэгээд соосоо барьж агаад аягтай нь барьж агаад тэгээд тийм. За. идэх хэрэгтэй. Тэгэхээр одоо нөгөө нэг одоо собогоо ингээ амтгүй гэдэг штэ хүмүүс бас нөгөө нэг ингээд байдаг. Тэгэхээр бол амтнууд нь илүү арай өөр гоё гарч. Хүүтэн гоймо идэх учир чи энэ юм байна штэ. Одоо чинь энэ дээр мөс хийж өгнө. Тэгээд Халуун дэндүүл хэвчтэй. халуун өдөр зуны халуун бөхчүн өдрүүд идэхэд бол сэрэгтэл авна. манай Японд бол энэ чинь бид нар ч өглөө хосоод иддэг байл. Тэгээд дараа нь карбонараа авсараа. За. Дараагийнхаа Тэгэхээр маш хурдан мөртлөө. Маш амттай. Амархан. Чи лавшаа эсэр чи амархан. Тийм үү. Чи одоо ингээд гэтээс ингээд өглөө гой тоогоочтой гоё гоё хоол сураад гэртээ чийх хэрэгтэй юм гол. Тэгээ чи нэг удаа энийг хийчихээр хизээч мартахгүй. Тэгээд энэ дээрээ баяжуулаад өөрөө хоол юм гэсэн үг. За карбонара. Нэг тийм их гоё зөөлхөн амттай юм байна. Тий. Тэгээ бидний хувьд бол миний хувьд би нэг орж идэр нэг мастер тааж үзэж сууж байгаа. Өнгөрөөд. Та нар энэ хав зүгээр ингээд зургатаар харж байгаа энэ цэвж махтай, нусны энэ махтай энэ хоол чинь бид үзсэн шүү дээ. Тэр бол өглөө болгоо иддэг шүү дээ. Бид үзлээ шүү дээ. Өнгөрчээлээ. За. Гой мэдгийн хамгийн гоё сорох байдаг хөө. Чимээтэй сорох хэрэгтэй. Одоо чинь нэг Азууд ингээд ялангуяа Японочууд ингээд удаан нүүдлийнхаа ингээд айгу сорж иддэг, дуу гаргаж иддэг.
тэр яагаад тэгдэг гэхлээр нэгдүгээрт тухайн хоолыг хийсэн Амссан юм уу хоёр? Амжсан. Гоё. Гоё. Энэ харин би зөөл амттай маань. Нэгтгэн цаанаа гоё. тоогоочоо нэгдүгээрт хүндэлдэг. Хоёрдугаарт болохоор тэдний соёл нь байдаг. Гуравдугаарт гэх юм бол одоо нэг рестораны одоо японочууд их дийхтэй жигтэй хүмүүс шүү дээ. Ер нь бол тэгээд гуравдугаарт бол тийм хоолыг тэгж идэх одоо бүр цаанаасаа дээр үеэс тийм юутай. Эрүүл мэндийн хувьд амар байхгүй. Сорж Сорж идэх. идэх. Тэгээд савхаар идэх. Баярлалаа. Ягаад японочууд чинь савх хэрэглэдэг вэ гэхээр сэрээ хэрэглэхгүй савх хэрэглэж байгаа дийлэх тохиолдолтой. Тэгэхээр савх гэдэг маань өөрөө савхан дээр тухайн хүн хит ихээр авч явуулж иддэг. Яг нөгөө нэг аманд ороод ингээд ажиллаад хоол шингээх энэ яг хэмжээгээ савхан дээр савх өөрөө тааруулдаг. Энэ бол тэр савхны нууц гэдэг зүйл Азийн орнууд байгаа шүү. Тэгэхээр савх бол тэрний нууц нэгдүгээр. Хоёрдугаар сорж идснээр тэр нөө хоолны шингэц маань маш хурдтай шингэж орж ирдэг. Дайт барьж байгаа хүүхнүүдэд нэрээ зөвлөхөд хоолоо савхаар идчих хэрэгтэй юм байна. Тэгээ нөгөө хүн ингээд хэдэн удаа гараа хөдөлгөж идэхээсээ бас сэтгэл нь ингээ хандаг юм байна л да. Жишээлбэл одоо их олон удаа савхаараа жижиг авч ицсэн бол цацсан мэдрэмж хурдан төрнө гэсэн. Тэгээ халбаар том биш. Тэгээ халбаар том одоо олон удаа савхаар олон удаа яг цөөхөн адилхан. уун гэдэг шиг. Тэр одоо тийм хоол Тэгээ би сая сүүл гайхсан бохгүй юу? 2-3 рестораны реклам явуулж чи 1 кг цөө 1.5 кг цөө юм уу? Тэр бол нэгэсэндээ бас хүнийг алж байгаа байхгүй. Гэхдээ тийм ахнаар дээр үед ярьж байгаа бол нөгөө одоо нэлийн жин нэмцээд ингээд бас жингээ хасаад ингээд явж байгаа ахнаа. Бидний үед бол ийм хоолны дэглэм гэж байгаагүй. Хоёрдугаарт ийм хоолны тийм одоо чинь нэвтрүүлэх юм уу те. Одоо яаж зөв хоолох тийм баг. Өглөө цөвөн өдөр цөвөн орой цөв идэх гэж байгаа. Өдрийн 3 Одоо тэгээд үр дүнг нь хар гэдэг нөгөө гүзэг авч байгаа. Тэгэхээр бид нар бол цөөн бол маш хүнд хоол. Нүүрс ус калорихтэй. Тэгээд дээрс нь одоо хоньны сүл хрим хороод их ороод ирэх юм бол тэр маань айгүй их уурахтай болоод ирнэ. Тэгэхээр жим барьж байгаа ч юм уу одоо чинь калори бага шатаадаг тийм хүмүүст бол харьцангуй бол бас дэглэмд орох. Одоо чинь нэг сони юм ихлэхэд фитнесээр хичээлж байгаа хүмүүс нөгөө нэг яг дэглэмдээ ороод ирдэг. Тэнгүү цөөн зүүдэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэр бас амар Тивсэлтэй. цөөн зүүдэлж ин хэр бас хэцүү байхгүй. Тэгэхээр бас бид нэр хоолндоо бас нэлээд анхаарал хандуулах. Дэглэм барьж байгаа хүмүүс одоо цөөн зүүдэлж байгаа юм байна. Гэхдээ ер нь өглөө өдөр орой идэх хоолнуудаа яг заагалчих хэрэгтэй л дээ. Өглөөд бол хамгийн өндөр калоритой, хамгийн амттай тэр хоолнуудаа идээд өдөр нь арай бага калоритой, орой бол идэх. За тэгээд ямар ч маш амархан, маш энгийн, маш гоё хоол идэх. Маш амттай. Баярлалаа. Тэгээд та энэ хоолны тухай илүүх мэдээллийг авахыг хүсвэл ETV 659 гэсэн Facebook пэйж утсанд хандаад үлцгийн талаар болон хоолны талаар мэдээллүүдийг авч болно гэж хэлмээр байна.